Сайн байцгаана уу их найзуудаа. Юу байцгаандаа авэцыг сонирх залуучуудаа. Facebook-ийн найзууд маань Монгол улс хүлээн авсан миг хөрөлснөөж огсон тухай хэлж өгөөч гэж надаас хүссэн юм аа. Ингээд би та бүхэндээ өөрийн нүүр номноос миг хөрөлснөөж огсон тухай товч тайлбар өгье. Мөн дараагийн хувилбар миг 35 снөөж огсон товч тайлбар дүрс бичлэгийг дараагийн подкастт оруулахар болсон. Дэлхийн морины шүтгийг үздэггүй гэж байдаг. Манай зарим их мэдгэж эхнээсээ эхлэн улс орноо доош нь нисэн постуудыг оруулж энэ онгоцныг муулж сайн орилж чарлж байсан тийм үе байсан шүү. Хэдийгээр ядарсан эдийн засаг, лойштой нийгэм байгаад гисэн улс орны батлан хамгаалалт, залуу сайхан нисгч тэгждэг урмыг хуулмааргүй байна манайхаа. Эхний ээсний 2-1-1-ж миг хөрөлснөөж онгоц 2019 онд Монгол улс Орчин улсын улсын цэрэг дэгийн хамтын ажиллагаанд гэрээ ёсоор орж ирсэн. Гэрээ ёсоор дараагийн сүйж онгоцод ирэх болно. Байлдааны онгоцтой байна гэдэг нэг ч гэсэн дотоод ахт нэлээд эд ишим шүү залуучуудаа. Зарим нэгэн их мэдэж хүмүүс энэгээр яадаг юм ийм ч тодтолтой тийм сагталтаа гэж их мэддэг ирчихсэн. Өөртөө миг хөрөөс онгоцыг нэгж очоод очих. Шууд дээр суух. Бидэнд гарч хөл үзээгүй ямар ч мэдлэхгүй мөртлөө ингэж улс орноо доош нь боссуудыг хийж орилж чарлж хүмүүсээ уруу татчихсэн тэр хүмүүс одоо байж л байгаа. Бодлоготой байна уу, илүү байна уу гэсэн чинь энэ бол тусгаар улсын хүчний эд дэсэн юм шүү. Нийгэмд ингэж олон нийтийн сошиал дээр улс орноо доош нь гисэн пост хийж төрсөн мэдээлэл битгий автаа манайхаа. Цагтаа бид сөнөөгч онгоцон том хороотой аалтаа хүчний тооцох аримтай байсан шүү. Энэ гэрлийгээ дахин ирж үе итгээрэй. Та бидний төлөө халуун хүүтний үл тоон их орны батлан хамгааж байгаа цэрэг ирс залуу нисгч тэгнэжтэн зүтгэлийн үнэлээрээ миг хөрийн сүйж онгоцыг Монгол улс хүлээн авснаар анхны нисгчд болох Монгол улсын гавьяатч хорондоо баясгалан ахын хүү гошууч Батбол тэгшээ ахлах төслөгч Батсайхны хэрлэн золоо инженер ихэн майртай төрчүүч ихэн баяр гошууч Сэглэн Бат нарынхаа энэ миг хөрийн сүйж онгоцыг Монгол улсад ашиглаж байгаа хүчин зүйлд нь амжилт хүсэж Монголын дэнгид дахин гэрэлтж ирсэн сөнөөж огсон дуу хизээж хичээ тасраараа гэж та бүхэндээ захиа. Миг хөрийн сүйж онгоц бол Үдэн дайны үед дэлхийд тодорч гарч ирсэн алдартай маш сайн сүйж онгоц юм шүү. 1960-аад оны сүүлчээс Америкийн эхлүүлсэн төсөл буюу Apex төслийн эсрэг зөвлөлтийн агаарын хүчин миг хөрийн сүү хоорондоо зэрэг онгоцуудаа гаргаснаар энэ тэнцвэр болж ирсэн юм аа. Өөрөөр хэлбэл хүчний хацаа тэнцвэртэй болсон юм. Энэ миг хөрийн сүү онгоцыг олон орон ашигладаг бөгөөд НАТОгийн Америкийн холбоотой Малайз улс хамгийн дуртай байдаг. Яагаад гэвэл одоо хүртэл Орсын холбооны улсаас миг хөрийн онгоцыг худалдан авч Орсын холбооны улсын цэргийн эсрэг сургуулиуд өөрсдөө залуучуудыг бэлтгэдэг орон бол Азиудтай Малайз улс байдаг шүү. Малайз улсын нисгч тэгнэжт хідээч миг хөрийн онгоцыг муудахгүй бөгөөд итгэл тайртай хүлэг мэтээр хайлан хамгаалдаг юм аа. Ялгаа авахгүй Монгол улсын цэргийн нисгчид техникч инженерүүд энэ онгоцондоо хайртай байдаг юм. Яагаад гэвэл энэ онгоц 1993 он хүртэл ниссэн алдарт миг хөрийн сөнөөж онгоцны дараагийн үе болж Монголын тэнгэрч дөрөвдүгээр үеийн сөнөөж онгоцны эрхлэлийг тавьсан том гавьяатай юм шүү. Ийм учраас энэ сайхан онгоцыг эсрэг худлаа юм бичиж мэдхгүй их мэдмгэрж байгаа зарим их мэдгчдийг та битгий оошоо тоогоорой. Ингээ би та бүхэнд миг хөрийн сүйж онгоцны талаар товч дурдъя. Микоян ба Гүревич миг хөрис НАТОгийн тайлгнал нэгшил Украин зөвлөлт бодулсан Микоян Гүревичийн зохион бүтээх товчонд бүтээсэн агаарт ноёлох болон олон төрлийн зөвлөлтөд дөрөв төвийн тэгэлт сүйж онгоц 1970-аад он зохион бүтээж эхэлсэн бөгөөд 1983 онд зөвлөлт социалист бүгдээр холбоодуулсан нисэх хүчинд ашигласан байдаг юм аа. Миг хөрийн төрлийн нийт 1840 орчим нэгж онгоц үйлдвэрлэсэн байдаг. Техникийн үзүүлэлтийн хувьд зөвлөлт холбоодуулалт ашиглагдж байснаас илүү доогуур миг хөрийн В912А болон миг хөрийн В912Б хувилбаруудыг Варшавын гэрээний орнууд болон тус гэрээнд үл харьяалах орнуудад экспортоо гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл зөвлөлтийн болон Оросын холбоотой нөлөөний орнууд энэ онгоц маш их хэрэглэгдсэн. Дөрөв дэх үеийн сөнөөж онгоцуудыг ашиглахын тулд нисгч нар эрчимтэй сургалтанд харамгдах, нислэгийн дадлага жилтийг байнга хийх, агарын толгоос хамгаалах, дид үнд сайтай байх,
засвар үйлчлэгээ тогтмол хийх шаардлагатай байдаг бол өөр улсуудад янз бүрийн төвшөнд ашигласан байдаг юм аа. Энэхээ зохион бүтээгч Беликов Ростилов гэдэг юм байдаг юм аа. Анхны туршилтын нислэгээ 1977 оны 10 сарын 1-нд үлдэж, Зүүн улсын авиатч хошууч Волкагин гэдэг хүн анхны нислэгийг үлдсэн байдаг. 1960-ад оны төгсгөлд Америкийн нэгдсэн улсын агаарын хүчний F-X төслийн F-15 Eagle болон F-14 сөрөг жонхны төслийн эсрэг хариу барьж 1974 оноос Михаил Горовичийн зохион бүтээх товчоонд төслийг боловсруулж гисэн байдаг юм аа. Энэ онгоцтой холбоотой уран сайхны кино, баримтат үйл явдал түүх асар их бөгөөд энэ микро сөрөг жонхс дэлхийн халуун цэгүүд их их толдоонд оролцож үзсэн хашир сууж халуун чулууд олоосон зөвлөлтийн арим төрөгчиг ийм маш сайн онгоц юм шүү манайхаа. Түүний өндөржилт байлдааны горим зэвсэгдэл бол бас л дээд зэрэг юм шүү дээ. Ингээд та бүхэндээ энэ сөрөг жонхсны техникийн үжүүлэлтээс нь баг зэрэг хүргье. Микро сөрөг жонхцыг олон хувьдаараа үйлдвэрлэсэн бөгөөд Монгол улсын хүлээж авсан микро сөрөг жонхц бол микрос ОБ юм аа. ОБ гэдэг нь учебна боевой буюу сургууль байлдааны. Яагаад манай Монгол улс микрос ОБ сургууль байлдааны хүлээн авсан гэвэл нэгдүгээр дөрөвдүгээр үеийн онгоцтой бол хоёрдугаар залуу нисгч техникчдийн ур чадварыг сайжруулах, тэдний гарыг атгшуулахгүй байх талаас нь арга хэмжээ авч микрос ОБ сөрөг жонхцыг Оросын улмаас 2019 онд хүлээн авч одоогоор нэлээд олон нэгжтэй байгаа шүү. Энэ нэгжийн тоо би 4-ийн дагуу хэлэх хэрэггүй л дээ. Тэгэхээр та бүхэн баг мэдэн дээ. Ингээд энэ микрос сөрөг жонхцыг Монгол улсад оруулж ирэхэд асар их үүрэг гүйцэтгсэн Монгол улсын батлан хамгаалах яам, Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар сэтгэлтэй, эрүүл тарихтай толгойтой хүмүүсийн ачаар Монгол улс 4-р үеийн сөрөг жонхц хүлээн авснаар хонгодын үзүүлэлт гэрэл харагдаж, Монголын залуу нисгч техникчдийн урам зориг нэмэгдэж, тэдний арга барил, тэдний чадвар улам нэмэгдсэн гэдгийг та бүхэндээ хэлэх таатай байна. Микрос сөрөг жонхсны олон түүх байдаг бөгөөд хамгийн алдартай түүх нь 1989 онд зөвлөлтийн нисгч хошууч зууюу өөрийнхөө микрос сөрөг жонхцыг хулгайлан түүхэл бууж Америкийн талд орсон байдгийг. Мэдээж зөвлөлтийн талд микрос сөрөг жонхцоо буцааж авсан. Харин урагш нисгч зууюу Америкт үлдсэн бөгөөд 1991 оны чөлөө шуурга ажиллагаанд Америкийн талд нислэгийн зааварчаар ажиллаж Америкийн F-14, F-15 онгоц жолоодсон залуу нисгч нарт Иракийн микрос сөрөг жонхсны эсрэг хэрхэн тулдах талаар зааварчилгаа өгч байсан урагш байсан юм аа. 2002 онд зууюу Cessna магийн хөнгөн онгоцоор нисж яваад Оросын тусгай албаныхан түүний агаарт дэлбэлж устгасан байдгийг. Америкийн холбооны мөрдөд товчоод хангалтын төв газрынхан түүний орслыг шуудалж олон баримтаар нотлоод энэ бол Оросын нууц алба, Оросын тагнуулын байгууллага явуулсан ажиллагаа байна гэдгийг баримтаар нь нотлсон байдгийг. Мэдээж шүү дээ манайхан эх ороосоо урамдгал хамгийн аимшигтай гэмтрэг штэ. Олон сайхан түүхүүд би микрос сөрөг жонхсны талаар. Гэхдээ би та бүхэнд аль болох товчлон хэрэг хүргэхийн үүднээс энэ онгоцны техникийн үзүүлэлт болон түүхээс нь баг зэрэг ярьлаа. Энэ онгоцны гол зорилго бол хот суурин газар улсын онц чухал объект хамгаалах зорилттой бөгөөд зарим тохиолдолд байлдааны ажиллагаанд оролцох нислэгийг өргөжлүүлэх, өөр бусад хэлбэрээр агаарын орон зан сахил батыг хангах, агаарын хилэг эргэх зорилтоор бас ашигладаг юм аа. Микрос сөрөг жонхцыг дэлхийн 47 орн эзэмшдэг бөгөөд хамгийн их сөрөг жонхцтой орн бол мэдээж Оросын холбооны улс. Харин Оросын холбооны улс 2023 оноос эхлэн микрос сөрөг жонхцыг зэвсгэлээс гаргаж ирсэн бөгөөд үлдэгдэл микрос сөрөг жонхцуудаа Оросын холбооны улсын холбоотой найр харилцаатай орнуудад тусламж хэлбэрээр эсвэл бага зар үнээр худалдаж байгаа байлаа. Микрос сөрөг жонхцны дараагийн хувилбар Ми-35 гэж гарсан бөгөөд хөдөлгөөрийг сайжруулж нисгчийн приборыг хөнгөн кристалл дэдэстэй прибор шилжүүлж аэродинамик зэвсгэлийг улам болсонгүй болгож харин 1974 оны дизайн загвараа нь одоо хүртэл үйлдвэрлэж байгаа, туршилтанд оруулж байгаа байлаа. Өнөөдөр Украины фронтод Оросын агаар сансны хүчин МиГ-35 онгоцыг туршилтаар
байлдааны хайрцаанд оруулж ирсэн байдаг. Ингээ би та бүхэнд техник үзүүлэлтээс нь тооч дурдъя. Экипаж 1 хүн урт 1737 м, өргөн 11.4 м, өндөр 473 м, эзлэх талбай 38 м квадрат, хоосон жин 11,000 кг, нислэгийн жин 15,300 кг, хамгийн их жин 18,480 кг, шатхууны сав 3,500 кг, хөдөлгөөр нь болохоор климийн зохион бүтээсэн RD33 турбо хөдөлгөөр. Нислэгийн үзүүлэлтээс та бүхэнд дурдъя. Дээд турт 2400 км 450 км цаг, дундаж урт 1500 км цаг, нислэгийн аслалт 1430 км. Харин дээд аслалт болохоор нэмэлт төлсөс хавтаа нисэхэд 2100 км. Нислэгийн үргэлжлэх хугацаа 2.5 цаг. Нислэгийн өндөржилт 18,000 м. Жившлээс нь та бүхэндээ хэлье. 30 мм-ийн ГШ31 их буу автомат их буу 150 сумтай байдаг. Энэ автомат их буу ажиллуулаад 30,000 буудлагын дараа гол дүмийг заавал сольдог. Бүүн сумны гаралтыг зохицуулахын тулд онгоцны компьютерт сумныхаа гаралтыг бичвэд оруулцдаг байдаг. Минь автомат их буу сум. Мөн КАБ 500 онцгойтой агаарын бөмбөг, X31 хөлөг онгоц аядолакад устгах чадвартай X31 бөмбөг, L73 ойрын зам буужин, X35 хөлөг онгоц устгах буужин, X29T агаар газрын ангилын өндөр зэстэй буужин, VVAE дунд зам буужинтай байд юм аа. Радар нь болохоор Позатрон N019 Рубин радар. Эсвэл N010 Жук радар. Үйлдвэрсэн вариантуудын та бүхэнд хэлье. Микрос А, Микрос М, Микрос MO1, Микрос К, Микрос ОБ, Ми-35. 1991 оны чөлөн шугам ажиллагаанд Иракийн талд тулалдсан Ми-29 онгоц Америкийн F-14, F-15 онгоцтой ёстой алдсан да. Харин гал зогсооноос дараа нутгаараа босч байсан Ми-29 онгоцны эскадролуудыг Америкт бичлэг гэж Иракийн Ми-29 зугатааж байна гэж гуйлж байсан тийм баримт байдаг юм аа. Ингээд оператор орнуудыг та бүхэнд хэлий зөвлөлт салцсан бүгд найрамдах холбоот улс, Оросын холбооны улс, Азербайджан, Беларусь, Бангладеш, Болгар, Энэтхэг, Имен, Иран, Казахстан, бүгд найрамдах ардсан солонгос ард улс, Куб, Малайз, Мьянмар, Перу, Польш, Серб, Сир, Словак, Судан, Туркмен, Узбекистан, Украин, Чад, Шри-Ланка, Унгар, Ирак, Румын, Чех, Молдов, Монгол. Энэ сайхан онгоцыг эзэмшиж Монголын тэнгэрт дүүлд цойлд ниссэн залуу дүүнэн нисгч техникчтэй Ми-29 онгоцын талаар хэлж байгаадаа ах нь сэтгэл хангалуун байна. Энэ онгоцыг эзэмшиж Монголын тэнгэрт дүүлж яваа залуу нисгч техникч та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Та бүхэн нисэх хүчний хурандаа болцоогоороо Ми-29 онгоц хүлээж авсадаа дахиад Монгол улсын агаарын хөтөлбөр хөгжүүл Ми-35 суу 57 онгоцыг эзэмсэх үе тун утахгүй инэ гэдгийг энэ подкастын төгсөлд ахын танартай хэлж байгаадаа таатай байна. Баярлалаа та бүхэндээ. Дараагийн дугаартаа та бүхэндээ Монгол улсын нисэх хүчийг ашиглаж байсан Монголын хамгийн анхны тийрэлтэт агаарын хөлөг лайнер 154 онгоцны талаар оруулнаа. За баярлалаа. Сайхан амцгаараа.